Сайн байцгаана уу үзэгчдээ. Дорн гав телевизийн D подкастын дахин шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За, зуны ихэнх сарын энэ налгар сайхан өдрүүдэд Монгол улс даяараа гүйлтийн хөнгө атлетикаар ерөнхийдөө амьсгалж яах гэхэд болно. За саяхан Улаанбаатар хотод Улаанбаатар марафон амжилттай боллоо. Сайн шанд хотод маань сайн шанд марафон амжилттай боллоо. За үүнтэй холбоотойгоор яг энэ чиглэлийн нэгэн сонирхолтой зочныг өнөөдөр студидд урин авчирч ярилцах гэж байна. Тэгээд зочноо та бүхэнд танилцуулъя. Дорногов аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрээгийн эмч, олон улсын хэмжээний мастер. За Монгол улсын хөнгө атлетикийн улсын аварга шалгаруулалт тэмцээний 9 удаагийн аварга. Эмэгтэй анхны спорт алхааны 5-10 20 км-ийн рекорд эзэмшигч тамирчин манай Отхон туулагч маань оролцож байна. За баярлалаа танд. Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Воложи Отхон туула гэдэг. Би яг Дорногов аймгийн Сайн шанд хотноо төрж өссөн. Тэгээ одоо ажиллаж амьдарч байна. Одоо ажиллаж амьдарч байна. Нэгдүгээр ангид бол 1987 оноос 97 онд бол нэгдүгээр сургуульд сурч төгссөн байгаа. Тэгээ 97 онд ангаах ухааны коллеж гэж байсан. Тэнд 97-оос 2000 онд сурч төгссөн. Тэгээ 2000 онд төгссөн. Амарсныхаа дараа 2001 оныхаа намар нь болохоор үндсийн бие нэмрийн дээд сургуулийн эмчилгээний ангид бол орж суралцсан байгаа. Энэ хугацаанд л гинт гүүх сонирхол төрөөд тэгээ гүүж эхэлсэн байгаа. За бид хоёр бол одоо яг энэ талаар энэ цаг мөчид ярилцсан тийм ээ. Энэ талаар энэ цаг мөчид ярилцсан. За тэгэхээр Отхон туулагчийн хувьд та бүхэн мэдж байгаа. Ер нь бол оргил үеүүдийг бол би мэдчихээн. Нилээн одоо телевизийн ярилцлаганд орохгүй завсарлага авсны дараа ер нь бол танаас ярилцлага авъя гэж бодож байгаа. Өнөөдөр бас урьж студидд ирсэн байгаа. Тэгээд учир нь гэвэл одоо сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл амьдралын хэв маяг буюу гүйлт, алхалт, дугуунах гэд те маш идэвхтэй болж байна. Энтэй холбоотойгоор өнөөдөр тантай ярилцаж бас олон сайхан зөвлөгөөг авъя гэж бодсон. Тэгээд мөн энэ спортоор сонирхож хичээлээ гэж байгаа хүмүүс маань сонирхож үзэх байхаа гэд ингээд урьсан байгаа. За Отхон туул эгчийн хувьд одоо хэдэн жилийн ар дээр ер нь өнөөдөр ярилцлага өгөхөө сууж байна? Анх чинь 2010 онд л аймагтаа ирсэн. 2001-ээс 10 он хүртэл яг шгшээ багт харилцагдаж байгаад 2010 онд нутагтаа ирээд дахиад ангаахын сургуульд дахин суралцаад тэгж явах хугацаанд 2012 онд анх телевизийн ярилцлаганд нэрийн хуудас гэдэг нэвтрүүлэгт оролцсон. Тэрнээс хойш гэж бодохоор чинь дахин 13 жилийн дараа тий. Тэгээ 13 жилийн өмнө та яг л ийм хүн байсан. Одоо яг энэ бол нөгөө спортын сайхан буян юм а тий. Тий. Одоо тэгээд анх бол 2002 онд нэг тэмцээнд оролцсон. Тэгтээ тэр тэмцээн ямар тэмцээн байсан гэсэн алах гэдэг байхгүй. Тэгэхээр алхаад үдсэн чинь нэг л болохгүй. Тэгэхээр надаа би яаж алах гэсэн чинь зүгээр л та алхасараа л ороод иргэ. Тэгээ яг бас тийчмээс нэг техникийн нэг хэдэн хоног давтлага хийсэн байсан. Давтаж хагаад орсон. Нэг 5-6 хүүхэд өрсөлдсөн. Нэг цөөхөн л байсан. Гэхдээ яг бас нэг бас техник тактик тэр тодорхой хэмжээгээр 1 км-ийн 400-ийн тойроор 5 км гэдэг чинь 12 хагас тойрно. 12 хагас тойроод явж явах хугацаанд ямарчсан за би ингээ алхаад үзье. Энэ мундаг хүүхдүүдийг ч барахгүй байх та гэсэн. Сүүлийн яг нэг 3 тойрог дутуу байхад нэг сонин нэг гоё явчмаар санагдаад байдаг. Нөгөө хүүхдүүд маань их явахгүй байхаар гараад байсан чинь тэр улсын аварга байсан юм лээ. Тэгээ анх удаа улсын аваргын алтан медалыг яг спорт алхаагаар нь авсан. Үндэсний биеийн тамирын сургууль сурж явах хугацаанд, оюутан байх хугацаанд. Тэгээд намар нь намар бол хавар болсон тэмцээн. Намар нь дараа жилийн намар болохоор за би энэ медалийг авсан юм чинь үргэлжлүүлээд би хичээлхэн зүйтэй юм. Би мэрэгжлийн багшд хандхан зүйтэй юм ингээ. Тэгээ мэрэгжлийн багш дээр очиж уулзсан. Үндсийн биеийн тамирынхаа юуны хөнгөний багш Монгол багш нь продюсер ингээд гадаад багш болохоор Цэрэн Паул холхооноо Цэрэн Паулж Перенлавич холхооноо Цэрэн Даши гэдэг багштай очиж явсан. Би одоо ингээд алхмаар байна, гүүж эхлэмээр байна. Би юунаас эхлэх вэ чинь миний алхах гэдэг байхгүй. Тэгээд тэр чинь бас нэг хэлнэ сайн ойлгохгүй. Би тэгээ алхахтаа зүгээр алхаад байх юм гэсэн чинь тий. Магазин хаах гэж гэл алхаад байх гэсэн. Тэгээд дэлгүүр хаах чинь хурдан алхах гэж тий. Жоохон хурдан алхах гэж байгаа. Тэгээд займарсан хурдан алхах гэсэн. Тэгээ бас бид нар бичлэг үзэж байгаа. Дээрээс нь спорт алхаа ийм алхаанууд байдаг гэдгийг сонирхож тэгэл
Үндсэн мэдээллийн сургуулийнхаа 5 гүсрэн багшаас зөвлөгөө авч за би ингээд ийм тэмцээнд орох гэж байгаа. Би хурдан алхах болох юм гээ. Тэгээ өдөр болгон 3-4 цаг алхдаг байсан. 3 цаг хичээл 3 цагаас таарна 3-аас 4-өөс бэлтгэлтэй очино. Орой 7 гээл яхаж чинь нар шингэсэн байна. Хүүхдүүд үзээ явцсан байна. Тэгээ ямар ч гэсэн замаа дуусгах ирээл хуцаан солиол гардаг гэсэн. Тэр жилдээ бол нэг тогдоогоо дараа жил 2 жил хэртэ алхсан. 3 дахь жилээс нь нэг тэмцээн дээр айгуу сайн алхаад ирэнгөө за энэ хүүхдэл алхахаар хүүхдтэй байна гэдээ манай багш харсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш тасралтгүй хичээлсэн. Тэгээд 2005 онд Улаан ууд Москвад 5 км-ийн рекордыг 23:48 тэг секундээр спортын мастрын болцлын хангаж байсан. Анх Катарын доохоод спортлохоогоор нэг цаг 59:38-ийн дайлтаагаар ямар ч гэсэн 20 км-ийн зайгаан дуусчихсан. Тэрнээс хойш зөндөө олон тэмцээнүүд орсон. Жижиг дандаа Азийн аваргатай тэмцээнд орж байгаа. 2008 онд спортлохааны Японд спортлохааны 20 км-ийн тэмцээнд цаг 45:09 явж рекордоо шинжилсэн байгаа. Тэгэл 2010 оноос эхлээд ерөнхийдөө спортлохаа гэдэг маань үе таалгаа хаагдал. Тэнгүүд би за одоо гүйж эхлэе гэдэг. Тэгэл 5, 10, 20, 42, 50 км, 100 км гүйж үзсэн. Мөн 6 цагийн гүйлт, 12 цагийн гүйлт, 24 цагийн гүйлтэд хугацаатай. 12 цагийнхан жишээлбэл өглөө 10 цагаас оройны 10 цаг хүртэл гүйх жишээний. 24 цагийнхан болохоор өглөөнийхөө 10 цагаас эхлээд маргааш өглөөнийхөө 10 цаг хүртэл гүйх жишээний. Тэгээд дандаа рекордуудыг тэр тухайн үедээ бол шинжилэн бүтээжсэн. Одоо сайхан залуучууд гарсны үндсэн дээрс зөндөө олон клубүүд нэгдсэн байна. Зөндөө олон холбоод байгуулагдсны үндсэн дээрс тамирчид сайн нэгдсэн байна. Сайн ч рекордууд шинжлэгдсэн байна. За таны хувьд гэх юм бол ер нь бол спортын замнал бол энэ спорт алхааны төрөлтэй бол саншгүй холбоотой юм байна. Тэгээ та сая спорт алхааны төрөл одоо тэгэхээр ерөнхийдөө ингээд үд хаалга хаасан гэж ярьлаа. Энэ дээр би нэг тодруулга авмаар байна. Үд хаалга хаасан гэдэг маань ерөнхийдөө одоо нөгөө хөнгөн атлетик руугаа шилжсэн гэсэн үг юм уу? Спорт алхааг ер нь ингээд одоо зогсооцсон гэсэн үг юм уу? Юу гэсэн үг вэ? За энэ маань болохоор яг ер нь бол яг Монголд л үд хаагдсан байхгүй 10 оноос ерөнхийдөө багш дасгалжуулагч гэдэг юм маань ерөнхийдөө ховор болчлоо. Хоёрт гэвэл спорт алхааны төрлийн хөнгөн атлетикийн тэр төрөлдөө оруулахгүй хасчихж байгаа байхгүй. Тэгээс бол Аз дэлхийн аварга, Олимпийн аваргад одоо ч гэсэн спорт алхаа явагдаж байгаа. 10 км, 20 км гэхэл одоо энэ Азийн аваргуудад хүртэл 20 км гээд яг нэг богино зайгаараа богино зай гэдэг нь 2 км-ийн тойрогоор 10 удаа тойрно гэсэн үг. Тэгээ 20 км тэр юмнууд нь тэгэж хаагдсан гэсэн үг юм. Тийм учраас спорт алхаа гэдэг нь яг гүйлтийг бодох юм бол яг дасгалжуулагч нэгдүгээр шаардлагатай. Хоёрт техник аягүй их шаарддаг учраас спорт алхаа бол жоохон тийм нэг багш дасгалжуулагч бас нөөц болцоо жоохон дутмаг учраас хаагдсан баг манай Монголд. Эргүүлээд хөгжүүлэх юм бол одоо харин спорт алхаа манал хөгжөхөд бол бүрэн болцоотой. Одоо хүн болгон анхлаад шууд гүүгээд амжилт гаргахад хэцүү шттэ. Тийм учраас аажим алхаж агаад алхалт нь арай хурдан болж агаад тэгээд гүйлт рүү орох юм бол илүү дөхөм. Одоо бол би бол өөрөөр аягүй баргаж явдаа ш 100 метрээс 100 км хүртэл гүйх чадвартай. 100 метрээс 100 км хүртэл. Тий 100 метрээс 100 км хүртэл гүйх чадвартай. Тэгж хөгжүүлж болдог байхгүй юу? Яг анх алхаж эхэлж байгаа хүмүүс бол ингээд зөвхөн хуцалтаа өөрсдөө тааруулаад алхачихна. Тэр хүн хэдэн километр яаж алхаж байгаа тэгж байгаа нь ердөөс хамаа авахгүй. Хүн өөрийнхөө хэмжээндээ тахируулаад за би одоо өнөөдөр нэг хэдэн километр алхаад ир, хэдэн километр алхаад ир гэж байгаа бол сайн байна. Хэрвээ мэдэхгүй хүн бол жахад жингийн хасыг гэх юм бол та тухайн талбайдаа юм тухайн газартаа сайхан алхаад ирэхэд л болж байгаа байхгүй. Яг спорт алхааны төрөлдөө ороод ирэхээр гүйлтийг бодох юм бол арай техник хөөр. Нэг хөл газраас хөндөрж яхад нөгөө хөл газраас өндөрөхгүй байх жишээний байдаг учраас арай өөр. Заавал нэг тасгалжуулагч болон заавал нэг харж зогсож явах тийм техник заагч бол байх хэрэгтэй. Тийм учраас спортлохоо бол манай Монголд бол хөгжих бүрэн болцоотой. За одоо буцаад ер нь болцоо бүрдчихин гэдэг. За тэгээ таны хувьд дараа нь бол одоо хөнгөн атлетик руу орсон байна. Яалтч одоо
100 метрээс ахуулаад 100 км хүртэл гүйсэн хүний хувьд одоо ер нь хичнээн тэмцээн уралдаанд орсон байна вэ? Одоо энд бит хоёрын харагдаж байгаа энэ ширээн дээр харагдаж байгаа медалууд бол таны хамгийн онцлог медалуудыг энэ дээр байна гэж харсан. Одоо уудан дотор тийшээгээ тавьчихсан байгаа тий. Хэдэн медалтай яана? Хүний медалыг асууж болтгоо. За яг ерөнхийдөө 2002 оноос эхлүүлээд одоо хүртэл гэж бодоход бол ерөнхийдөө нэг 200 гаруй медаль байгаа болов. Ерөнхийдөө яг жилд 7-8 тэмцээ, багаар бодоход 7-8 тэмцээ, ихээр бодоход бол 10-15 тэмцээн байдгийн. Төрөл болгон, клуб болгоны, нэрмжт болгоны. Тэгээд бодохоор бол ерөнхийдөө бол медаль бол ариун байгаа. Яг тоочны медалууд бол одоо ингээд Бүхар Түмний спорткад 2002 оноос 4 он хүртэл завсан. 2000 оноос 2004 он хүртэл завсралцсан байсан. Тэгээ 2004 оны Бүхар Түмний спорткадын медаль бол энд бол харагдчихэв. Тэ энэ Бүхар Түмний спортлохааны алтан медаль нь 21 км-ийн хүрэл медаль гэж байх жишээ нэ. Оюутны спорткадад бас анхудаа орж утсан. 2001 онд оюутны спорткад орсон. Оюутны спорткадын 5-10 км-ийн бас юунууд харагдаж байна. Энэ гэр шиг энэ өдөрж болохоор Улаанбаатар марафон гэдэг чинь анх явахдаа дандаа ийм гэр шиг хэлбэртэйсэн байхгүй юу? Та хэдэн оноос хойш орсон бэ? 13 оноос хойш. Тасралтгүй орж байгаа юм уу? Үгүй ээ. 14 тэгээд 15 оноос тасарсан байжгаад сая 25 оноос эхэллээ. За 10 жилийн хоорондоос нэг гэр бүлээ. Та 25 онд ороод шагналт 6 дугаар байранд орсон тий. 2500 яг 21 км-ийн 2500 хүнээс шагналт 6 дугаар байранд орсон. Гоё. Энэ болохоор Улаанбаатар марафонд орж исэн медаль, мөнгөн медаль, хүрэл медаль тий. Хүрэл медаль. Тэгээ энэ юунууд нь дурсгалын медалууд нь. Тэгэл жил болго ингээд онууд нь байгаа да. Тэгээ энэ гэхдээ хамгийн гол нь 42 км гүйжсэн байна. За. 42 км гүйжсэн, 42 км гүйжсэн. Энэ 21 км гүйжсэн гэдэг дандаа юм юунууд байгаа. Тэгээ бүх спорткадын медалууд, тэгээд энэ тал нутгийн марафоны медалууд, энэ улсын аваргын медалууд ингээд 2004, 5, 6. Тэгэл 2004 он, 2008 он, 2012 он гэдэг Бүхар Түмний спорткадад орж ирсэн медалууд байна. Тэгээд тэрнээс хойш зөндөө олон тэмцээнүүдээс тасалбар орсон. Энэ жишээл бол Дархан марафоны энэ хэдийн 2000 хэдэн 11 онд орж ирсэн. Энэ амжилтыг үзүүлэхэд та одоо хамгийн үнд суурь нь юу гэж хэлэх вэ? Бэлтгэл үү? Бэлтгэл сургууль байх хэвээр, бас сэтгэл зүй байх хэвээр, одоо гэр бүлийн дэмжлэг байх хэвээр, намайг дэмждэг гэр бүл байна, найз нөхөд байна, хамт олон байна, ажлын хамт олон. Тэгээ хамт бэлтгэл хийдэг найзууд маань, шавнар маань гэсэн. Энэ ихэдэл гоё тусалтай медаль. 2017 оны одваяр даргын анх зохион байгуулж байсан баг олимп байхгүй юу? Тэгээ энд ингээ гүүхэн байхгүй, гүүхэн байхгүй. Би 5 сартай жирэмсэн гизээ ороод хүчжсэн. Тэгээд төрүүлчихсэн. Гүр тийм хоббитэй тэг гүүх бас те дуртай. Тэгээ нэг хөдөлсөн юм чинь за яг ураг их хоёр хоорондоо холбоотой юм чинь зугуугаа яваад ороод ирэхэд болох байлгүй. Тэгж хүчжсэн талаа. Энэ 2019 оны марафон энэ шантайх. За тийм биш үү те. Ингээд маш олон медалууд байна. Тэгэхээр сүүлийн үед одоо хүмүүс гүйлтийн спорт, гүйлт хөнгөн атлетикээр маш их хичээллэх болжээ. Өвөл зааланд хичээлж чинь, зундаа сайхан гараад гүйж чинь. Ер нь одоо гүйлтийн спортоор хичээлхийн ач тус нь юу байна? Юун дээр анхаарах ёстой гэж та зөвлөх бол? Гүйлтийн ач тус бол нэг техник шаардаад авах юм харцсангуй гайгүй. Ерөнхийдөө хувцлалт, дээрэс нь өөрийн тохирсон пүүз байхад л болоо явчихна. Эсвэл за одоо нэг тэр тоног тохиромж хэрэгтэй болоо, энэ тоног тохиромж хэрэгтэй болоо гэх юм байхгүй. Тэгээ хамгийн гол нь сэтгэл зүгээ гой засаад ерөнхийдөө нэг жоохон уурлаг бохимдах, ажлын стресстэй байх юм уу? Ерөнхийдөө нэг ажил бүтэмжгүй өдр байх үед бол өглөө эртхэн босоод нарандаа залбирчаад нэг хэдхэн километр гүгээл ороод ирэхэд бол тэгэл тэр өдрийн эрч хүч, тэр өдрийн энерги бол зүгээр говийнхаа нараас авсан юм шиг тэл гялцж байгаа шин. Тэр нь айгуу. Танаас олон хүмүүс ирж гүйлтийн яаж хичээлэх үү зөвлөгөө авдаг уу? Авдаг. Зүгээр одоо тэгээд өөрийн хобби болооч тэр юм өөрийн ингээд нэг сурсан юмаа би нэг хүнд ч гэсэн мэдээлэл өгөх ингээд явдал дундаа ингээд гүйж явж байгаа. За сайн байна. Би ингээд гүүх сонирхолтой юм аа. Би одоо ингээд яавал дээр үү яа тань шиг болох уу гэхээр зүгээр л
хамгийн гол нь нэгдүгээр цагаан сайн баримталж байгаа. Хэрвээ зөвлөгөө авъя гэж бодож байгаа бол хоёрдугаар нийт хувцалтан дээр анхаарч тэгэл бусад асуудал зүгээртэй. За маргааш тэдэн цагт өглөө эртхэн гэвэл 6 цагт бэлэн бай. Орой болно ажлаа тараад болно гэх юм бол 6 юм уу 7 цагт уулзъя. Тэр газар тэдэн цагт гэхэд яг байж ах юм бол би тэр хүнд өөрийгөө мэдгэж чадах боломжийн хэрээр тусдаал явчихдаг. За гүйлтийнхэн өглөө хэдэн цагт цуглаад гүйж сайн шандынхан? Ерөнхийдөө зуны цагт бол 5:30-аас 6-гийн хооронд. Яагаад тийм эрт гүйдээ? 5 гээл гээгээ Нар орчин 5:30 5:30 гэхэд ерөнхийдөө нар хөөрцөн байна. Эртхэн гараад байх юм бол нэг хит их халахаас өмнө гэдэг утгаараа. Тэгээд хамгийн гол өглөөний агаар гоё байдаг, цэвэрхэн байдаг. Нэг тоос шороо босоогүй, замын хөдөлгөөн аягтай жигдрээгүй байдаг учраас хамаагүй. Альва одоо тоос тортдог босоогүй байхад тий. Тэгээ хүмүүс яг эд сайхан нэг амарж байгаа юм шиг боловч замын хөдөлгөөн гэдэг чинь бас бага байхаар бид нар бас тэгээ манай аймагт бол одоо нэг хөнгө атлетикээр хичээл юм уу эсвэл ер нь альва спортоор хичээл гэхэд манай Дарманговын хүмүүсийн нэг зөв энерги дээрэс нь зам талбай хаана бол хаана бэлэн байж тээ сургуулийн тал байж байна гоё ингээд тойроод бас нэг зам тавигдчихж байгаа тийм. Иргэн тойрон аюу гоё зам. Бидний үед чинь анх би 2010 онд ирэхэд энэ нөгөө мягны зам гэдэг дөнгөд тавигдчихсэн. Гоё юм далан босогдсон. Зам тавигдааг байхад би амгиасаа гараад 39-ийн тойжиг орчоод эргээл хүрээд ирдэг. Тэгээд скул энэ нөгөө жижиг тойрог гэдэг нь болохоор 2150 2850 байдаг байсан. Манай энэ музейгээс гараад нэгдүгээр сургуулийн араар ороод урдуур орж ирэх. Энэ 2850 3 км гэсэн. Том тойрог маань болохоор юуны Б заалнаасаа гараад арын оргил тэгээ ганган зээр дээр орж ирээ. Нэгдүгээр сургуулийн урдуур орж ирэхэд 6 км 150 байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг 42 км гүйхэнд бол би өглөөд өдөртөө 7 тойрчдөг. Тэгээ ямар санд такси наахнаар үгүй зэ миний дэ амардсан унтад юм өглөө гарахад гүйжлийнхээ орой олоход гүйжлээ гэдэг. Олон жил гүйж юм да тий. Яа тэ олон жил гүйж байна. Ер нь 2002 оноос хойш тасралтгүй өдгөө хүртэл гүйж байна да. За тэгэхээр сайн шандад бол одоо сая марафон болоход бол 800 орчим хүн оролцлоо. Хүмүүс ер нь гүй гэж боддог болчих ш тэ нэг үе бодоход Улаанбаатар марафонд бараг 40 мянган хүн оролцлоо 50 мянга шахуу тэ энэ бол хүмүүс ер нь яагаад гүйх ач тустай вэ гэдгийг бол ойлгоод байна гэж хараад байгаа. Танд одоо энэ гүйснээрээ таны хувьд ямар одоо өөрчлөлтийг эрүүл мэндийн хувь гэдэг талаас авчирсан байна? Би чинь ер нь бол манай ээж аюу мастай хүн байсан. Тарган бүдүүн жавзан гэдэг нэртэй хүн байсан. Тэгэнгүүт манай ангийнхан болон яг манай ангийнхан бол ойлгоно. Манай нөгөө ангийнхан юм уу эсвэл нөгөө зарим нэгэн хүүхдүүд бүдүү жавзангой охин гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр за би ямар ч байсан нэгдүгээр таргалж болохгүй юм байна. Бүдүүн болж болохгүй юм байна гэдэг юу тийм ойлголт авсан. Хоёр тэгвэл би 5 дахь ангид байхдаа цусны өвчнөр өвдсөн. Гэмэргэсгээ басклет гэдэг. Тэг ингээ нөгөө том уюуд одоо нэг өвдөгний үе, шагаан үе хавддаг. Эсвэл нэг жоохон хөдөлгөөн хийхээр ингээ шилбээр ингээ улаан тууралт гардаг. Тийм хүүхэд байсан. Тэгээд 3 жил хэвтэрд байгаад. Тэгээ 3 жил хэвтэрд байсныхаа дараа би ганц бодсон юм. За би над хөдөлгөөн хэрэгтэй юм байна. За би хөдөлгөөнтэй л байхгүй байх юм бол би өвчний үр болох юм байна гэсэн бодолтой байсан. Тэгээ би 10 жил тахтаа ингээ тамирын хичээлд оролдгоо нэг юм дөрвөлжин кабинетэд. Угаасаа нөгөө эрүүл мэндийн заалттай болохоор та болохоор гүүх гэдэг. Тэгээ ингээд эрүүл мэндийн одоо нэг ийм дөрвөлжин кабинет наруулаад гэтээ дээр үед бол одооны хүүхдүүдийг бодох юм бол шууд актын чөлөөгөр гаргахаас илүүтэй. За чи зүрхний өвчтэй, чи цусны өвчтэй, энэнтэй тохирсон дасгал хөдөлгөөн гэдэг юм байдаг гэсэн. Тэгээ дасгал хөдөлгөөний хийчингүүтэл гараалж авчихдаг. Нэгдүгээр сургуулийн талбай чинь 180 метр. Тэрийг нэг хэд тойрчол ямар санда манай ангийн хүүхдүүд 6 минутны гүйлтэнд отхон тоолыг барддаг л байсан. Одоо бол одоо мэрэгжлийн зөмбөр багтаа гэд бид сая 20 жилээр ангийнхнаараа уулзгаад заастна. Манай найз ч одоо хурдан болж гэдэг байхгүй. За хурдан болгоч яг одоо тэг мэрэгжлийн тамирчин болчиход гэсэн. 10 жил тахад манай энэ отхон тоолыг гүйцэх хүн байдгүй л байдаг гэсэн. Гэл ярьдیں۔ Гэхдээ тэр үедээ болох нөгөө жижиг байсан бага байсан учраас би нэг мэддэггүй байсан. Гэхдээ нөгөө тамирын хичээлд ордог дуртай хэрнээ оруулдаггүй байхад би айгүй хэцүү байдаг гэсэн тийм. Тэгээ би
Тамирын сургуулийн эмчилгээний ангид орохдоо би бүрэн ойлгож авсан. За ямарсан. Хүн эрүүл байх юм бол ямар ч гэсэн юунд ч хүрж болох юм байна. Би эрүүл болцсон юм чинь одоо би гүйж эхэлнэ гэд. Тэгээ эмэгтэй хөвч нөгөө 5 дугаар ангиад төгсөөд 6 дугаар ангиадаа миний биений юм ирээд тэгээд 21 настай төрөөд тэгээ 22 настайгаасаа би гинт 22 настайгаасаа биш юм байна. 26 настай би спортын хүн болж байна. Тэгэхээр тэр нэг бодол байгаад исэн байх. Тэгээ 26 настай спортоор хичээлэхдээ би бүрэн шинжилгээ өгсөн. Салас, хумс, үсний шинжилгээ, гений шинжилгээ өгсөн. Тэгээ гений шинжилгээний хариу жилийн дараа ирсэн. Гемергенский васкулитер та цусны өвчнөр та өвдөж байсан уу гэж асуусан. За тэгэхээр бүрэн идэгсэн гэсэн үг тийм. Бүрэн сайхан идэрсэн байсан. Тэгэнгүүт би 10 жилийн дараа дахиад би эргээд тэр шинжилгээг өгсөн. 5 болон 10 жилд чинь яс шинжилэгддэг гэдэг утгаараа бүрэн идэрсэн юм шиг. Тэгээд дээрээс нь тэр хугацаанд гүйсээр л байсан тийм. Гүйсээр л байсан. Тэр өвчин бол яг ерөнхийдөө бүрэн идэрсэн биш юм. 10 дугаар ангиас л ерөнхийдөө ягаа тэр чинь 5 дугаар анги юм чинь 10 та 18 9-өөс л ерөнхийдөө гайгүй болсон юм шиг байгаа юм. Миний одоо нэг эмэгтэй хөвгт болохоор биений юм ижлэний дараа арай гайгүй болол явсан. Гэтэ нөгөө жоохон ядрахаар л хамраас ус гардаг. Тэг жоохон нөлөө байгаа тийм. Тэнгүүд би за ямар ч байсан энэ өвчнөөс би яг нэг бас сонсч байсан байхгүй эмэгтэй хөвгт ерөнхийдөө гайгүй хөнгөн тусдаг. Ягаад гэвэл бодисын солилцоо явагддаг. Бас нэг менструац ирээ гайгүй болчдаг, төрж барихаар гайгүй болчдаг гэсэн учраас надад бол бодол байсан. Тэгээ тэрийгээ бүр эвдэж чадсан да. Тэрнийхээ ард гарч чадсан да хамгийн баяртай. Тэгэлгүй яах вэ? Энэ бол одоо таны үнэхээр гоё түүх байна тий. Үнэхээр одоо спорт гэдэг өөрөө ямар ч одоо өвчнийг бас ангаах хүч чадал байна тий. Бас тэндээ тэмцэж нөгөө өдөр болгон тэмүүлжсэн тэр юу байна. Тэгээ дээрээс нь та тамирын сургуулийн тэр эмчилгээний ангид сургалсан шалтгаан бас үүнтэй холбоотой юу гэж би асуух гэдэг. Тийм. Тэгээд тэр чинь тамирын сургуулийн хамгийн гол нь тамирын сургуулийн эмчилгээний ангид орцсон. Тэгээ хөдөө сумнаас очиж байгаа хүүхэд хөдөлгөөн багтай байгаа. Дээрээс нь одоо ангийн охтууд ингээд одоо аэробикээр хичээлдэг, сакс боловлоор хичээлдэг, хөнгөнөөр хичээлдэг гингүүд айгүй гоё охид хөвгүүд байсан. Тэрэн дээр айгүй гоё охтууд байхад би өөрөө яагаад тэгвэл турж болдгоо ингээд. Тэгээ би турна гэдгээр багш нар очисаахгүй. Тэгсэн чинь за алхаа гэв. Тэгээ би 3 жил алхсан, 4 дахь жилдээ гин 2 жил алхсан 3 дахь жилдээсээ тэгээд бүр ингээд бүр улсын аваргын Монгол улсын юу бүх ард түмний спартакиадын алтан медаль, хүрэл медаль аавна гэдэг чинь. Тэгээд Дарангой аймагаас нэг анхны одоо цастаатар багш байсан. Одоо яг бас мундаг хөнгө атлетикийн тамирчид байсан. Гэхдээ улс болон Аз дэлхий одоо нэрийн түүгийдэггүй зөвхөн аймаг орон нутагтай байсан юу? Дарангой аймаг гэдэг нэрээ гаргаж чадсан та бүр баяртай. Тэгэлгүй яах вэ? За тэгээд нөгөө говийн хүний нэг төсвөр төвчээр байдаг те. Таныг бол энэ одоо ингээл олон хоногийн гүйлт алхалт. За энэ болон одоо дэлхийн чансааны тэмцээнүүд ингээ ороо явж хахад хамгийн тэр нөгөө яг ингээл нэг юм сөхрөөл нэг ингээд тамир барагдаал ирэх үе байгаа штэ мэдээж те. Энэ замыг ингээд дуусгачих юм бол тэр үедээ та яг юу боддог байсан бэ? Тэг яг говийн хүний гоё онцлог гэх юм бол илүү урт замд илүү төсвөртэй байт юм болов уу гэж би яг анзаараад байд юм уу? Та энэтэй санал нийлэх үү? Ер нь бол тийм. Яг нөгөө миний багш бас намайг тэгж олж харсан юм шиг байгаа юм. За энэ ямар ч байсан төсвөртэй байна. Тэгээ нөгөө намхан хүн дээрээс нь ингээд пропорц тэгш хүн чинь ядрал цусал багтай гин. Тэгээ ингээд яг бидний үед нөгөө темптэй давтан ингээд өхөр. Тэг ингээд миний биеийн онцлог юм шиг байгаа юм. Бас ингээд орон нутгийн бас тэгэл яг ингээд сантарсан юуаас үйдэг л энергийн нутгийн хүн, энергитэй хүн гэдэг утгаараа өөрийгөө айгүйх ялан дийлж явна. Дээрээс нь нөгөө өндөр байсан бол магадгүй өндөр байсан бол туулгаж чадвар бас арай одоо нөгөө алхалт томтой юм шиг үрдээ цуцалт байгаа. Гэтэл намхан пропорцтой болохоор яг нөгөө би хөл гарan тэгш болохоор ядрал цуцалт бол байхгүй тий. Хэсэг бол одоо шантарч явах үедээ багшийнх нь одоо ямар цахиас бодогдох уу? Эсвэл одоо нутгаа боддог гэж юм тий. Багшийн зүгээс бол чи чадна уу чи юунд гэж ялагдахгүй мундаг хөөгдчтэй гэдэг. Тэр айгүй бодогддог гэсэн. Тэгээд
ээжигээ бодно, аавыгаа бодно. Тэгэл байх. Спорт гоё шүү те. Та энэ цаг мөчид хамгийн гоё дурсамжтай гоё тэмцээнээ яривал ямар тэмцээнийг хийх бол олон улсын хэмжээний мастера яг болцлоо хангаж явах мөчөө эсвэл одоо энэ олон маш олон тэмцээнд орсон байна шүү дээ. Тий. Юу н хамгийн гоё дурсгалтай юу бол Москва улаан үдээс мэдээж наавшиг улаан үд ингээд ерөнхийд яхад Монгол яг дамжиж явна л да. Улаан үд Москвад яг 5 хоног 5 шөнө 5 өдөр явж очтой юм лээ. Монголоос. Тэгэл нөгөө пост одоо нэг вагоноор явж байгаа. Вагоноор нэг 15 минут явж байгаа л зогсно. Зогсоол нэг 2-3 минут болох хоорондоо нөгөө одоо нөгөө талбай. Одоо вагон галдгнээсээ буугаад нэг юм тойргоор аягүй хурдан бэлтгэл хийчихэл. Эргээл орж ирнэ. Эргээл орж ирээл хоол идэх гэхээр за нэг Монгол бидэд нэг хуушур хийж авч авсан байсан. Тэгээ хуушураа идчихээ жоох унтж байгаа л тэгэл дахиад сэрнэ. Дахиад заал нэг 15 минут 20 минут явсан байдгийн. Тэнгүүд дахиад бууж ирээл тэр аягүй гоё дурсгалтай бэлтгэлж болсон. Тэр үед 2005 онд байсан. 2005 онд анхны спортлохаа 5 км-ийнхаа рекорд 23:48:00 секундээр спортын мастер гэсэн. Яг тэр цагт яваад ирсэн Монголд ирсэн чинь спортын мастерын болцол хангасан байна гэдэг. Тэр мэдээгээ сонссон тийм. Мэдээгээ сонссон. Тэгээ 20 хоногийнх нь 23-4 хоногийнх нь дараа бас нэг Азийн спортлохны тэмцээнд яваад олон улсын хэмжээний мастерын болцол хангаж ирсэн. Тэр хоёр бол тэр жилдээ бол нэрээ гайхалтай байсан. Гоё юм тий. Одоо хүртэл одоо олон улсын хэмжээний мастер гэсэн одоо энэ эрхэм хүндтэй нэршлэр нэрлэгдээд тий зарлуулад явна гэдэг бол олон улсын хэмжээний мастерын болцлыг хангана гэдэг бол хэн хүний бас шууд нэг юм хангацдаг спортын тим юу бол хэцүү байх гэж би боддیں۔ Маш их одоо хөдөлмөр орно штэ тий. Нормативуд байдгийн спортлогоо одоо юу хөнгө атлетикт одоо жишээлбэл 5 км-ről тэдэн км алхаад тэр зайд очих юм бол спортын мастер 10 км болохоор тэдэн км тэдэн цагт байх юм бол одоо спортын мастер бол олоос 20 км болохоор бас нэг тэдэн км тэдэн цагийн хурдтай яваад ирэх юм бол гэсэн нэг тийм нормтууд байдаг. Тэднийг тэгээд гүйл дээрээ хүртэл би марафон, хагас марафон гэдэг. Одоо хагас марафон гэдэг нь болохоор 21 км, 42 км тэр бас нөгөө яг гүйлтийн спорт одоо спортын мастер болон олон улсын зэргүүдийн яг тухайн үед нь бас яг нормативыг биелүүлсэн. Дахин биелүүлснээ батадгаад явсан. Оо за ямар гоё. За тэгэхээр манай Дорногов аймагт хөнгө атлетикийг хөгжүүлэх ямар боломж байна гэж харж байна. Та бол одоо өдөр болгон одоо энэ шантынхаа гүгчдтэй өглөө болгонгүйгээд бас ажил төрлөө хийгээд тэмцээн уралдаанд өнөөдрийг хүртэл оролцоод явж байгаа хүний хувьд бас хөгжүүлэхэд ямар боломж байна гэж харж байгаа. Өөрийнхөө оролцоог бас яаж хувь нэмрээ оруулах бодолтой байна. Тийм, ер нь бол хөнгө атлетикийн манай Дорногов аймагт бол бүрэн хөгжих болцоотой, боломжтой. Тэгэл яг нөгөө яг анх бол хөгжүүлжсэн улсууд бол сайхан хөгжүүлсэн өдөө хүртэл хөгжүүлээд хувь нэмрээ оруулаад явсан. Таатай яас энэ дурдахгүй болохгүй манай Дорногов аймгийн хөнгө атлетикийн хөгжүүлээд явхад бол тулга багш маань айгүй хувь нэмрээс мөн гэр бүл байгаль багш энэ хоёрыг бол Дорногов аймагтаа бол хөнгө атлетикийн холбоог бол одоо хүртэл үргэлжлүүлээд явж байгаа. Одоо тэр хоёртаа маш их баярлал талархаж явдаг. Үргэлжлүүлээд бол одоо миний ерөн өөрийн хийх хугацаа одоо нэг өсөл мөрөөдөл юм уу да тэр юм ер нь одоо хэмжээндээ ирж байгаа юм байна. Одоо тэр хоёртойгоо хамтраад болон өөрийн зүгээсээ одоо нэг шинэ холбоогоо байгуулад өшөө сайхан өргөн дэлгэр спортын төрлүүдийг өшөө олон болгоод хөгжүүлээд явах юм байна гэдэг үндсээс бид сая өсвөрийнхээ улсын аваргыг лавгсран багштайгаа нийлээд өсвөрийн улсын аварга дээр чинь яг зөвхөн гүйлтийн төрлөл яваад байдаг болохоор шидэлт, тариалт, уртын хариалт эдгээр бол цөөхөн байдаг байлаа шүү дээ. Одоо сүүлийн үед бол шидэлт, бөөрөнцөг, түлхэлт, зээрэнцэг, шидэлт, тэгээд урт хариалт, өндөр эдгээр бол хөгжүүлэх бол бүрэн болцоотой. Зам харгуучс элбэг болж байна. Мөн бас 2 дугаар сургуулийн тамирын багш, Батөлөг багш маань одоо ойрын зай
одоо сайхан хөгжүүлж гаргаж байна. Холын зайд байгаа лавгсрын багш одоо энэ ангаахт багшилж байгаа лавгсрын багш бас тэгээ одоо бас өөр зөндөө гүүгчдийн холбоог ингээд өргөжүүлээд явж байгаа. Энэ бас нөгөө Бадрах энержилдэг Балдыгоос дурдахгүй болохгүй Батулд бас одоо нөгөө сүүлийн үед Шанд Райныг клуб байгуулад энийгийнхээ энэндээ залуучуудыг уриалан дуудаад өглөө болгон 6 цагт нэмээд өглөө болгон 6 цагт бид нэгдээд ямар ч гэсэн Дарангуй аймагта одоо нэг ямар ч гэсэн клуб дээрээс нь яг хамрагдаад хүрээд ирэхэд нь мэрэгжлийн үүднээсээ болон за яг чиглүүлэгч үүднээсээ тэдэртэйгээ хамтраад ажиллахад бас гоё байгаа. Таны хувьд одоо дасгалжуулагчаар ажиллах бүрэн боломж байна. Тий. Одоо мөрөөдөл байгаа. Одоо тэгээд удахгүй тэр мөрөөдөл маань эргээд биелэгдэх байх. Одоо хамгийн гол нь энэ одоо 9 сард юм уу 10 сард бид Дарангуй аймагта дахиад нэг тэмцээн зохион байгуулна гэж бодож байгаа. Тэрэн дээрээ бүр спорт алхаа оруулна гэсэн зорилготой байгаа. Тэрэн дээр яг хөө техник тактик авах юм бол өглөө болгон 6 цагт бол готов өөртөө ирээл байж авах юм бол би зааж өгөөд бүрэн бэлдэж жагаад бас нэг оруулъя гэж бодож байна. Тэнгүүд явандаа тэр маань өгшөө өргөжөөд ирнэ шүү дээ. За Улаанбаатар марафоноос үүдэлтэйгээр орон нутгууд өөр өөрсдийн марафоныг бас хийж амжилтуудаа одоо тэмдэглэж те нийгмийн эрүүл мэндийг одоо нийтийн эрүүл мэндэд нийгмийн эрүүл мэндэд маш их анхаарч байна. Тэгэхээр Sunshine марафон бол одоо нэг юм сая бол нэг 8 км-ээр болоод байна. Ер нь одоо хэдэн километрээр болох хэвээр. Ер нь стандартууд ямар байд юм бол манайх одоо цаашдаа одоо улам л одоо энэ марафоныг бол хөгжүүлээд, дөрвжүүлээд өстө гүөх өстө хүмүүсийн оролцуулаад явах. Энэ дээр та ямар хөө байр суурьтай бодолтой. Тийм. Sunshine марафон бол одоо сая бол 9 дахь удаагийн зохион байгуулагдсан. Яг сайхан өргөн дэлгээр дөрөв жилийн дахиад бодох юм бол айгүй олон хүн 700 гаруй нэг дахин бүр 2 дахин илүү хүмүүс хамрагдсан байгаа. Бид бас ярилцсан орон нутгийнхаа улсуудтай, Сум аймгийнхаа улсуудтай ярилцсан үндсэн дээрээс ер нь марафон гэдэг маань болохоор хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км, 195 м байдаг гэдэг үндсэн дээрээс ярилцсны үндсэн дээрээс одоо дараа жил 10 дахь удаагийн Sunshine марафоныгаа яг тэр стандарт төлөвлөлтөөр нь хагас марафон юу бүтэн марафоноор нь явуулъя. Хэдүүлээ гоё өшөө гоё яг зам тал байгаа. Манайх бол заавал төвдөө шамбаралдаад байгаас зах азуудаараа зөндөө олон зам байгаа юм чинь. Мэргэжлийн улсуудаас зөвлөгөө аваад мэргэжлийн улсуудтайгаа хамтраад ажиллах юм бол болгоор байна гэдгийг сая сумын засаг дараа одоо дарагтайгаа ярилцсан үндсэн дээрээс зөвшөөрсөн дараа жилээс бол 10 дахь жилийнхаа тэмцээнийг өшөө өргөн утгаараа сайхан зохион байгуулаа гэж ярилцсан байгаа. Тэгээд тэр маань ч гэсэн гоё болох байх гэж мөрөөдөж харж байгаа. Одоо тэгээд дараа жилийн 21 юм уу 42 км-т гүйе гэж бодож байвал одоо өнөө маргашгүй бэлтгэлтэй ороод бэлдээд иглэх хэрэгтэй үстэй тий. Тийм. Одоо тэгээ бүр ингээд гүйц сонирхож эхлэе гэх юм бол ер нь бол эхний ээлжинд бол бас бэлтгэл сургуультай хангахын үндсэн дээрээс бас хөлөөн сайхан хайрлах хэрэгтэй. Дээрээс нь хүн алхаж л эхлэе. Та километрийн хэдээр барьж алхаж гэнэ үү? Тэрийг одоо жишээлбэл 10 минут 1 км-д 10 минутаар алхадаг бол нэг сарын дараа юм уу 20 хоногийн дараа 7, 6, 5, 4, 3 гэд тэгжээч сайжрах байхгүй. Гүйлт ч гэсэн мөн адилхан. Та нэг одоо 6:30-аар бариад алхаж гинэ гэх юм бол гүйж гинэ гэх юм бол тэрийг нэг 5:30 руу оруулах, 5 руу оруулах, 4:30 руу оруулах. Тэр маань мэргэжлийн улсуудаас зөвлөгөө аваад өшөө наривчлах тусам техник тактик, ажил амралт, хоол унд хувцлалт маш их шаардлагадна. Тэгэхээр тэрийг мэргэжлийн зөвлөгөөнөөр мэргэжлийн хүмүүсээс нь авч байгаа. Зүгээр энгийн гүүгээд хөдөлгөөнөө сайжруулъя. Дээрээс нь жингээ хасах юм бол та зүгээр өдөр болгон гараад алах. Өөр бас юу ч яахгүй. Ямар ч байсан пүүзээ өмсөөл гар тий. 30 минут юм уу цаг талдаа цаг 30 минут алхаад талдаа 30 минут алхаад юм уу цаг хэртэ алхах чинь гэдэг чинь та нэг 10 км алхаж байна л гэсэн үг тий. Өшөө 10 км-д алхадаг бол яг 10 км гэж бодож 700-800 ккал шатаах уу. Тэг нь. Яг уу цаг алхаж яана гэдэг бол эхний ээлжинд бол та нэг 5 км алхана. Яг мэргэжлийн болоод ирэхээр 6-аар байх юм бол та 10 км алхадаг болно. Тий. Тэгэхээр явандаа тэр ягаад 1 км 6, 5, 7, 8 гэж хэлээд байгаа тэр учрыг бол явандаа ойлгодог болно. Тэгэхээр гоё. Ер нь бол тэгээ нөгөө
гүйлт гэдэг маань аливаа спортын эхлэл суур гэдэг утгаараа одоо волейбол тоглодог хүн ч гэсэн гүйд бие халаа штэ. Сакс тоглодог хүн ч тийм. Тийм учраас ерөнхийдөө аливаа юмны эхлэл үндэс гэдэг бол нөө суурийн зөв тавихаас эхэлдэг учраас зөвхөн эхэндээ алхана сүулдэ тэр алхдаг чинь гүйдэг болно. Гүйд чинь явандаа тэгээд аль ч спорт руу хөвөрөхөд амар болно. Сүүлийн үед манай Дорн говийн гүүгчид бол бас нэлээд сонирхогчд нэмэгдэж байна. Маш олон одоо хагас олон бүтэн марафонд оролцож байна тий. Энд одоо амжилт үзүүлж байгаа хүмүүс олон байна уу? Олон байна. Одоо манайх ямар сандад за туулах шижнээ хүүхдүүдтэй ирдэг. За нэг 10-аад хүүхдүүдтэй гингүү. За хэд хэдийн нас нэгвэл насны ангиллаар байхгүй юу? 30-аас 34 нас, 35-аас 39 нас, 40-аас 44, 45-аас 49 нас, 50-аас 54, 55-аас 60, 60-аас 65, 65-аас 69, 70-аас 74 гэд. Манай 70-аас 74 ер нь 5 насны л юугаар яадаг юм бэ? 5 насны зөрүүтэй байвал арай уралдах нөхцөл бололцоо арай ийгээс байдгийг. Тэгэхээр манайд ч одоо 74 настай дамб гээд зам уудын гүүгч ах маань байна. Тэр мань алгаа сая масруудын улсын аврагт нөгөө арднаагуутай хамт 100 400 арднаагууг 100 м-т хоцсон 400 м-т хоцсон. Яг хөө тэр арднаагуу бол мундаг дэлхийн олимпиад нэртэй хүн болоод яг тэр тухайн үед бас ядрал цуцалт байсан мэлгүй. Манай ах бол эвгүй гоё өдөөний малчин хүн. Тэгсэрнээ ороод төрүүлсэн шүү дээ. 69 настай манай даваа хүү ах байна. Мөн аягүй сайн гүүгчод гал спортын мастер. За 65 настай өнөр мөнх ихч байна. Мөн баярмаа ихч байна. Дэлгэр сайхан ихч байна. Зөндөө олон гүүгчтэй. 50-аас 54 наснд гэхэд бол одоо их баригч 32 жил манай энэ төрөх тасгад их баригч хийсэн баярмаа ихч байна. Тэ 40-оос 49 наснд болохоор одоо манай лабораторийн эмч отхон чимиг эмч маань байна. Би өөрөө 45-аас 46 наснд орж байгаа. 35-аас 39 наснд болохоор Батэлэг багш орж байгаа, Лавга багш орж байгаа, Батболд багш маань орж байгаа. Зөндөө олон гүүгчид. Мөн 30-аас 35 наснд гэхээр бол хэд хэдэн залуу тамирчид бас байна. Тэгэхээр айгүй гоё өрсөлдөөнтэй байдаг. Одоо мөн өсвөр үеийнхэн 18-аас 39 наснаа ч бас орж иж байна. Сая Улаанбаатар марафонд Лавга багш юм шав амгалан 5 км-т 2 дугаар ярианд орсон байна. Тийм байлээ. Сайн шандын үг тий. Тий сайн шандын үг. Одоо манай өсвөр үеийн маань 6 сарын 6-нд өсвөр үеийн улсын аврагт явхад бэлтгэлээ хийгээд тий Лавга багш Батэлэг 2 дугаар сургуулийн Батэлэг багш дээр бэлтгэлийн сургуульд хийгээд аймаг орон нутгаас дэмжиж ороход бэлтгэл сургуультай хийгээд явж байна. За баярлалаа. За ингээд Дорн говийн гүүгчид маш олон болох болтугай. Тэгээд өнөөдрийн бас подкастад оролцож өөрийнхөө амжилтын нэгэн хэсгээс түүхээ хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын ярилцлаганаас бол маш олон хүмүүс гүйж алхах сэтэл төрсэн байхаа гэж бодож чинь. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн дугаарт Дорн говь аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрээгийн эмч, за олон улсын хэмжээний мастер, за мөн одоо эмэгтэй анхны спорт алхааны 5-10 20 км-ийн рекорд эзэмшигч, мөн одоо хөнгөн атлетикийн Монгол улсын аварга шалралт тэмцээний 9 удаагийн аварга манай отгон туулагч маань оролцлоо. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. За таны дараагийн спорт болон одоо олон уралдаан тэмцээнд өндөр амжилт хүсье. За баярлалаа.